За Швейцарын Давос хотноо болж буй дэлхийн эдийн засгийн чуулганд Монгол улсаас ерөнхий сайд Зандан шатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Тэрээр өчигдөр олон улсын цахилгаан холбооны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга хадагтай Дорин Вогдан Мартиг хүлээн авч уулзсан. За уулзалтын үеэр Монгол улс эрх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун ухаан технологиг суйрлан мэдлэг олгох хичээлийг тусгасан талаар ерөнхий сайд ярьж байсан юм а. Монгол улс эрх хичээлийн жилээс бага боловсролын хөтөлбөртөө хиймэл оюун ухаан технологийн суур мэдлэг олгох хичээлийг тусгажээ. Энэ хүрээнд багш нарт хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж сургах талаар Google компани болон Google Gemini Academy-тай хамтран ажиллаж байгаа юм. За засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор ерөнхий боловсролын мэдлэг захим сургууль байгуулсан. За эрх хичээлийн жилээс дэлхийн өнцөг булан бүрээс хүүхдүүд их хэл, үндэсний өв соёл, түүхийн хичээл судлах боломжтой болох юм а. Мөн хиймэл оюунд суурилсан багшийн туслах болон сурагч бүрийн онцлог тохирсон туслахуудыг хөгжүүлэхээр ажиллаж байна. 2023 оноос эхлүүлсэн хамтын ажиллагааны хүрээнд Google боловсролын багц болон Google танхим платформыг 100,000 гаруй багш сурагчид ашиглан мэдлэгээ хэлж байгаа юм а. Мөн Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр эх 4-р сард багшийн AI туслах туршилтаар ашиглахаар төлөвлөжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллага Улаанбаатар хотноо энэ онд бүсийн семинар зохион байгуулахаар төлөвлөсөн. Ингээд тухайн уулзалтаар хиймэл оюун ухаан захим технологи ашиглаж Монгол улсад боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулахад хамтран ажиллахаар тохирлоо. Тухайн байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагын төрөлцсөн агентлаг Дэлхийн тахны мэдээлэл харилцаа холбооны технологийн салбарын бодлого стандарт зохицуултыг боловсруулах үндсэн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Мөн өнөөдөр ерөнхий сайд Зандан шатартай бүгд найрамдах Солонгос улсын худалдааны сайд их хөнгөө уулзваа. Уулзалтаар талууд хоёр улсын хооронд зохион байгуулах өндөр түвшний айлчлалуудыг уялдуулах, бизнесийн доктортой орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Банкын мөн сантай тогтоосон ойр дотны харилцаанд тулгуурлан өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулах асуудлаар муу ярилцсан. Дүүнчлэн ерөнхийдөө Зандан шатар бүгд найрамдах Солонгос улсын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өглөө. Ерөнхий сайдтай тухайн группийн редактор Юм Вонсуп дэлхийн эдийн засгийн чуулга уулздаг Монгол улсын оролцоо болон Монгол Солонгосын худалдаа эдийн засаг иргэд хоорондын харилцаа зэрэг сэдвийн хүрээнд ярилцсан. Чуулга уулзалтын 2 дахь өдөр ерөнхий сайд Зандан шатар эрчим хүчний аюулгүй байдлын талбарт аль улс давуу байр суурь эзэлж байгаа вэ? Салбар хуралдаанд оролцохоос гадна байгаль орчны төлөөх дэлхийн хамтын ажиллагааны эрчийг эрчимжүүлэх сэдвт хилцүүлэгт үг хэлэх юм а. Яриа хэлцээний амин сүнсийг сэргээхэн сэдвийн дор олж байгаа энэ удаагийн чуулга уулзалтанд 100 гаруй улсын төр засгийн тэргүүн, олон улсын байгууллага, томоохон корпорацуудын удирдлага, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 3,000 гаруй төлөөлөгч хурамч болж байна. Монгол улсын хувьд энэ чуулга уулзалтанд өндөр дээд түвшинд оролцсноороо дэлхийн улс төр эдийн засгийн шийдвэр гаргагчтай шууд харилцаа тогтоох, улс орны хөрөнгө оруулалтын орчныг өргөн хүрээнд сурталчлах, засгийн газраас хэрэгжүүлэхээр зорж байгаа төсөл хөтөлбөрүүдэд олон улсын дэмжлэг, хөрөнгө оруулалт татах, шинэ түншлэлийг өргөжүүлэх чухал ач холбогдолтой юм а.